Монголын үндэсний малчин телевизийг сонгон үзэж байгаа эрхэм үзэгч та бүхнийхээ орой амар амгалан айлтган мэдчлээ. Эрдэмт байчд эрэмгүй хөлгүүд цорол нэвтрүүлгийн ээлж дугаар хүрэхэд бэлэн болсон байна. Манай энэ удаагийн зочин хамир Төв аймгийн Баян сумын угуул Монгол улсын тод манлаа уяач Тунцэг Балжрын инх мөх өргөдөн оролцож байна. За танд энэ орой мэндийг хүргэе. За сайн бацгаана уу тэгээд орой мэнд хүргэе. За баярлалаа студ маань хүрэлцэн ирсэн явдал. За баярлалаа. Урьж оролцсонд бас баярлалаа. (2023) онд Монголын морины дээд цолт нийгмийн эренбэлэгдсэн байгаа. Төв аймгийн Баян сумаар өмгөлж Монгол улсын дээд цолт нийгминд эренбэлэгдсэн таны амьдралын бас баяр жаргалтай мөчүүдийн нэг байсан болов уу гэж бодож. Энэ дурсамжаас ярилцлага хэлье. За энэ жил одоо өсөх наснаас одоо мэдээ орсон цагаас эхлээл аавыгаа дагаал одоо ээж аавыгаа дагаа сайхан морь үдэ сайхан хямралгаатай холбогдоод одоо өнөөдрийг хүртэл явж байна. За тий бас 40 жил одоо яхта яг л мэдээ орсон цагаас л одоо яг энэ морь балтны төлөөлөл гүйж явсан. Тэгээд бас энийхээ дээр цолонд бас хөрлөө аавынхаа бий болгосон бас адуун сүргээр унгаа адуугаар нь бас сайхан олон жил доктортой сайхан наадаж бас энэ жил морьтны дээд цолонд хүрсэндээ маш их баяртай байгаа. За тэгэд бид нар уяачид бид нар адууныг ярихдаа хамгийн түрүүнд удам хөгжлийг нь чухалжилдаг. Адууны удам чухал юм а гэж. Тэгээд түүнээс дутхгүй одоо мэдээж уяачийн удам хувь хүний удам хөгжил гэдэг бол их чухал юм а. Тэгээд та бүхэн ярилцах сэдв голж сэдв болвол таны аав, таны өвөг дээдсийн удмын талаар нэлээд сайн дэлгэрүүлээд байгаа гэж бодож байна. Яагаад таны аавыг онцолж байгаа вэ гэхээр одоо 30 жилийн төвхтөө Монголын морин спорт уяачтай холбоо гэж өнөөдрийн морин уралдааны төвхөнд онцгой хувь нэмэр оруулсан Монголын морин спорт уяачтай холбоог үүсгэн байгуулагчтай нэг. Тэгэхээр тэр утгаараа за тэгээд таны өвөг дээдс бол бас олон үеэр Монгол төрийн наадамд морь уйлж хайрагдуулж исэн юм удамтай байж. Тэгэхээр өвөг дээдсийн талаар манай үзэгчд хуваалцаач. Тийм миний одоо аав маань одоо гал одорхон бүнцэг болж ирэхэд аав маань одоо сайхан олон нөхдөдтэй Монголын морин спорт уяачтай холбоог анх үүсгэн байгуулад тухайн үедээ бол бас морины их олон холбоод байсан шүү дээ. Монголын морин уралдааны холбоо гэл одоо Монгол адуун нийгэмлэг гэл Монгол адуун нийгэмлэгээс ч одоо Монгол улсын алдарт уяач гэдэг цолыг өгдөг гэсэн. Тэгээд энийг аав маань одоо Монголын морин спорт уяачдын холбоо гэж анх уяачд одоо юу агаад оруулаад тэгээд уяачд болон одоо уралдаанч хүүхдүүд одоо хурдан морьдыг бүгднийг шингээжсэн нэг холбоо олон нөхдүүдийн хамт бий болгож байсан. Тэгээд аав маань одоо манай одоо миний элен цөв гэх юм уу те. Элен цөв одоо зогсомжоо гэж хүн байсан. Тэгээд би бас тэрнтэй сайхан уулзч одон содрын талаа сайхан асууж бас тодруулж өөрөө бас улс усхлын 60 жилийн явгаар соёлон улсад тавлуулж хариудулж байсан тийм хүний урсад тэгээд өвөө маань бол яг нормал бол уяагүй өөрөө геологч хүн байсан. Монгол улсын зөвлөх геолог хүн байсан. Тэгээд аав маань бас харин багасаа бас энэ морь бал өөрөө хурдан морь унж одоо манай эмээгийн маань ах нар одоо эрдэнэтэй сайхан уяач нар байсан. Сүхбаатар гэлэн гээд одоо энэ Амжилангийн хэдийн тэргүй хамт хүн байсан байгаа. За тэгээд Лувсан жойнд Төвдөн жойнд ингээд ах トゥ 3 тэгээд тэр Лувсан жойндгаа бас морь малыг унж уралдаж бас улсын наадамд бас харагдаж олон хайр төрөө авчихсан билээ аав маань. Тэгээд энэс салаагүй бас тэгээд 90 он гарсаар тэгээд өөрөө бас ажил төрөлмөр гайгүй бас болоод буцаад морь мал руу ороод за тэгээд энэ холбоог байгуулад нөхдөд хамт холбоог байгуулад тэгээд ингэж явсан байна.
За энэ сэдвтэй холбогдуулаад тодруулах асуултуудаа асууж. Би л усан чойндон гэж одоо хонгор азраг Монгол төрийн наадам 4 удаа яригдуулсан байдаг. 1960, 61, 62 онууд, 63 онд, 64 онд хонгор азраг яригдуулсан. За хонгор халзан бас хөршөдлөн хязаалан яригдуулж байсан, хонгор дааг яригдуулж байсан. Энэ лувсан чойндон гэж энэ хүнийг би яг аавыг тань одоо Пунцог улжиргаан өвөө юм байна гэж ойлгодог байсан. Яг ямар хамааралтай болчихвоо? Яг зүгээр юу л да өвөө одоо лувсан чойндонгоо бол яг манай эмээгийн аавыг тань ээжийн. Тий. Аавын маань одоо ээжийн төрсөн ах нар байгаа. Манай тэр одоо өвөөгийн маань ээж нь болохоор өвөө ч юм бол айлын ганц хүү. Галуу тарахгүй. Тий. Тэгээд аав нь тэр чогсон жогд хүн дайнд яваад за цэрэгт ирэхлээр явахт нь жирэмсэн очирсан ба. Тэгэхэл залуу байхдаа л одоо тэр үед чинь бол нэг 15 6 тал хүүхдүүд одоо айлгэр болол явцдаг байсан тийм бас үеуд байдаг ч тий. Тэр утгаараа бас жирэмсэн үлдээд тэгээд одоо халагдаад 4 5 жил халагдаад хөрөд ирэхэд нөгөө юу дайн гараад дайнд яваад тэгээд юу бас одоо эрэхт нь бол нөгөө юу нэмээ одоо ээж нь бурхан болчихсон. Тэгээд одоо ганц хөвгц үлдсэн хүүхдийн одоо ах нар нь одоо авч яваад тэгээд юунд энэ жижиглэгийн хэд энэ аваарл одоо байж сууршиж явсан бэл. Тэгээ хожимол одоо тэр чогсомжоо гэдэг хүн өөрийнхөө хүүхд гэж мэдсэн юм байна шүү дээ, тийм ээ? Тий. Ер нь өөрөө намайг бас олж иж уулзаад би бас их хацтай гэж боддог. Тэрнтэй уулзаад яг удамчтай хандлаар сайн мэдээд тэгээ өөрөө бол би ингээд одоо өвгөч нээжтэй ингээд хамтдаа байж байгаад ингээд цэрэгт яваад тэгээд буцаад төрөөд ирсэн. Тэгээд одоо байхгүй болчихсон байсан. Тэгээ хөөгч ухтаа бас нэг залуу занд наснда бол одоо мэдсэн. Тэгээд тухайн үед бол уулзч амжаагүй байж байгаа. Тэгээд одоо өөч бол би амьд тогтноос очоод хамтдаа уулзъя тэгээ уулзуулъя гэдэг өвөө маань бас одоо би одоо нас дээр болчиход дахиж бас нэг хөшөөн өдөх гэж одоо хэцүү байна гэдээ уулзаагүй тэгэл нэг уулзч таагүй тэгэл. Таны аавтаа бол уулзчихсан болов? Аавтаа 1995 оны үед очиж уулзсан мэт. Тэр хоёр одоо юу зураг нь одоо чихтэйхэл адилхан хүмүүсэд тэгээд уулзчихсан нэг л удаа уулзчихсан. Тэгээд эргээд уулзсан гэсэн аав маань бурхан болсон байсан. 95 онд уулзаагаад 96 оны намар аав маань 39 наснда бас бурхан болсон шүү дээ. Чогсомжовгоо ардын хувьсгалын 60 жилийн буюу 1981 он Зээр соёлон улсын наадам 5-аар давхилсан байна. Цуванаас харахад тийм ээ. Өөр ер нь чогсомжовгоо нэр дээр одоо морь харагдчихсэн юм болов? Өөрөө энэ Анавдрын сумд энэ юуны нярав байсан. Тэгээд улсын наадамд одоо ерөөсөө очиж уралжаагүй юм л. Өөрөө ярьж яхад. Тэгээд яваад уралдаа ихлээр нөгөө юунууд нь хүмүүс нь тохойд төлөвлөгөө норм даслана гэж зөвшөөрдөг байсан тийм. Тасарна гэж зөвшөөрдөг. Тэгээд нэг л удаа хурж оролцсон мэт л. Тэр өөрийнхөө дээр зээ соёлынхын зураг нь бас байгаа. Тэгээд тэр өөрөөтөө хурж яд улсын наадамд оролдоод тавсан юм. Тий. За чогсон одоо лувсан чонд би Сандуужов тод манлаатай бас зочны ярилцлага хийжсэн. Тэгээд энэ лувсан чонд гэдэг хүний талаар бас нэлээд дэлгэрэнгүй ярьж Гарамжууган багш байсан юм билэ. Яг уяаны багш нь гэж. Тэгээд 1960 оны наадмын их дурсаж. Гарамжууга болон энэ тухайд энэ давхуу манлаа данзан юм. Данзан угаад бас багшлдаг гэсэн юм лээ. Одоо яад багшлдаг гэсэн гэхээр энэ жанчулангийн хийдий тэргүүн хамбан тэр
одоо гэлэн хүн байгаа. Тэр хүн одоо ламынхан багш хийгээ тэгээд энэ уяач нартай их ойрхон. Тэгээд одоо тэр жанчлагийн хэдийн тэргүй ном юу нөхөж их мөрөгдөг байсан. Улсын наадмын хос өмнө очиж тэр хүмүүсд юу тэгээд тэр Лувсан Жандун болохоор яг одоо мориных нь багш нэсэн баг. Лувсан Жандунгой талаар тэр гарамжуугаа ярьжсэн дурсамжийг харахаар одоо бид нар нэг яриад байдаг чинь уяач нэг идеал дүрэн ш нэг хийгүү тэгээд одоо альва зүйл одоо шуналгууч байдаг юм уу ер нь нэг юм уяачин л яг идеал дүр нэг юм хөхөв нийл дүр дуугаад байдгийг 60 онд тэр 3 амуу зөртчээд олон хүмүүс баярлуулъя нэг авдар арих авъя гэж гарамжуугаа тэр үед 30 эдэх настай залуу хүн хэлсэн чинь дээрээ шүттэй өхөр одоо арихаар явах үгүй ер нь тэр үеийн уяачд арих хэргэлдэггүй тэгэл Лувсан Жандунгойг бол одоо багада хийдэ шавилж ирсэн их эрдэм номтой үүгээрээ их цэцэн ер нь одоо их тулхтай сайхан хөгшин байсан юм а гэж. Тэгээд таны аав бол Лувсан Жандунгой амны хүүнээс мөн ч их хэрэг хүүхдтэй жүүлээ гэд сандаж байгаа ярьж байсан. Тий тэгээд аав маань бол одоо 16 нас хүртлээ одоо төрсөн гизэгтэй явсан гэж. 15 6 таа хүртлээ. Тэгээ өвөө нэг өдөр болгон л одоо тэр хүний юугаад өдөрт 108 сонж мөрөгдөг. Тэр Лувсан Жандунгой Жандунгой тэр гэлэн хүмүүсийн одоо тэр номд нь очиж дандаа мөрөгдөг. Тэгээ тэр хүүхдийн өсөнд ерөөс огт төргүүлэхгүйгээд тэр Лувсан Жандунгойд ерөөс толгойд нь гар өргөлдөг гэсэн хүн өргөлдөг. Тэгээ нэг өвөө нэг яваад геологийн хүн чинь бас уулуурхаагаар явж байгаад ороод ирнэс. Тэгээ яваад ороод ирсэн чинь чигтэх урт устэй юм бөөс зүсгэж. 2-3 бөөс толгойд тавьчихсан. Энэ ч одоо юу болж байгаа юм гээд өвөө үсийн ажил хийсэн. Бүсийн бүр хусаа хийсгэж болж итлээ. Тэгсэн чинь хөөс юу жинх яг буян тогтож явах үед нь үсийн хаачлаа. Одоо аав нь юм даа гэж хэлж ирсэн чинь. Эцэг л гар үрсэн юм да одоо яах вэ одоо. Ямар ч байсан бол энэ үний толгойд гар үрж болохгүйсэн тэгжсэн гэж ярьдээ. Одоо тийг бол өвөө маань одоо амь цэрэн бахтаа сайхан ярьж үжсэн. Харин одоо пунцэг элжиг юу ч хийсэн хараал сууж яадаг л байсан. Их хэрхлүүлдэг. Гэхдээ одоо морь малны ажилд бол их ойр байлгадаг тийм байсан гэж ярьжсэн. Тэ аав маань бас өөрөө усын наадманд бас халиваа 106 уяад тэр хоёр өвчнөд суух уяад ирээд энэ ярмгийн дэж дээр сайхан наадчлсан юм лээ. Өөрөө морь мал үйдэг байсан бас. Залуу наснда бас үйжлээсэн тийм л хөхт юм л. Тэгээ сүүлд бол тэгэл 90 он гараад арчил гараад ирэхээр тэгээд нөгөө яг л одоо бизнес шамдаал тэгэл уяач нар олон уяач нарыг бас моринд одоо уяач одоо өөрсдийн хувийн уяач чинь тэр үед л эхэлж илээ шүү дээ. Тэгэл өөрөө хамгийн анхдагч болж л одоо хүнээр морь уйлж одоо аавын маань анхны айргийг Чембат гэж манай адууч малчин байсан ах. Өстрөн гэдэг 1995 он. За би буруу санаагүй 94-95 онд одоо усын наадманд айраад болж ирсэн. 4-өр тавьчихлаа. Тэгээ хэрэгжил аав маань анх яг өөрийнхөө нэр дээр усын наадмын анхныхаа айрыг авч ирсэн. Тэгээ 1997 оноос эхлээл Барнадын цуг харахаар таны нэр дээр уралдаад эхэлсэн. Тэгэл 96 оны намар 10 сард лав маань нөгөө залуучууд сангийн ээж охийг манайх худалдаа товчлаад авчихсан. Тэрний баярын хуралданд явна гэж зайлвал яваад явж явах замдаа тэгэл нөгөө зүрхний шигдээс өвчнөр тэгэл бурхан болсон. Тэр үед чи одоо тэгээд зүрхний шигдээс арга бас аргалж болдгоо л байсан юм шиг. Тэр ч одоо гинтийн хахалтай тий. Түүний дараа ч нэг айхтар юмнууд яриад ав дуртай байсан гинлээ, түүнээсээ яасан гинлээ гэл. Одоо ч гэсэн нэг тийм яриа мэрс ирэх явж л байдаг. Баа би бас саяхан одоо би ч бас нэг хэлий гэснээр хамаагүй ярьцдаг, хэлцдэг бас нэг тэрүүгээр хүнд бас нэг адлагдсан юм шиг байна. Тэгээд
хамаа намаагүй яриад тавьсан. Тэгэл аав маань тэгжлэхээр миний одоо өргөлдөж байгаа үр хүүхэд надад бол эвгүүлээд. Тэр яриаг бол яг зүгээр миний их мэддэг хүн гаргасан юм билээ л дээ. Тэгээд дараад нь бол надаас сурч ууш дуужсэн. Их том юм л дээ яасан. Одоо бас цаг уусаар бас бурхан болсон. Энэ лувсан чондон гэж хүний тэр хонгор цустэй хонгор голдоо одоо хонгор халзаа одоонууд их хурдан байсан юм байна. Ер нь одоо энэ чи 4 жил дараалаад усын наадамд айрагдж байна. За тэр хонгор халзан бас нэг хонгор дааган дээр айрагдсан бодвол тэр хонгор азрын удмын адуунууд болов гэж. Аав тань адууны ерөнхий үндсэн суурь нь ер нь ямар адуу байсан юм бэ? Та тэр талаар сургалж байсан уу? За мэдээж Понцог болжир ахсны хувьд бол одоо уулдсан баг уяач болгон толгой дараалал хэрддэг. Машины хард мөнгө очичаад л одоо Монголын хайл сайн удмын адуу гэснээс түүгээ явдаг гэсэн. Дараа нөгөө ганцэрэг авахаас ярьжсэн адууг нь очиж авах гээд ингээд тийшээ айл руу олон аймаг руу явдаг гэсэн гэж. Тий би бас би ч айлын ганцхан эрэхтэй хөхт удамдаа ганцхан эрэхтэй ачна. Тэгээд би их эрх хөхтэйс тэгэл байнга нөгөө хичээл ном таслан тэгэл одоо баг жоохон бахтаа бол одоо аавын өөрөөс салдгүй лээс хөхтөлтэй. Тэгэхээр ерөөсө хаашаал адуу маланд явна тэнд байнга л цуг явж байдаг. Ер нь яваагүй газар өөр байхгүй шүү. Завхан юу юм уу баруун аймагуудаар нэлээ явсан тэсийн гол гэл юм зүүн аймагуудыг тэжигтэн л одоо явсан. Тэгээ ер нь 30 машины ардтал дээр нөгөө тэр үед чинь нөгөө 100 төгрөгөөс дээш байгаа мөнгө байхгүй юм чи. Тэгээд нөгөө мотоциклоо тийшээ явж зарна. Манайх чинь нөгөө Орсын Ижмаш гэдэг компани Монголд халбайсны дистрибьютор компани байсан. Одоо тэр Иж Планет тэгэл Паз Атусын Жарис гэл бүхий л одоо Орос тэргүүнүүдийг аз одоо Монголд борлуулдаг тийм компани байсан. Тэгээд юу ангууд авчаал юу очиод нөгөө мал хуугаар зарим нь одоо тэгэл юу тэгээд 100-ийн дөрвөн дээр юу хагаад шуудаан дотор хөнгөн. Тэгээд шуудаан дээр нь 30 дээдлээ шидэж байна. Өөрийн хүнд тэгэл маш их хэмжээний тэгэл мөнгө тэгэл авч явж байгаа. Тэрүүгээрээ бас адуу мал аавна. Тэгээд өөрөө тийм одоо адууны үн цэнийг их өсгөнө гээд тэгээ энэ онаахт бас энэ хоёр би онаахт байх байл л дээ. Онаахт нь эднээс сураг сууж байгаа л би ингээл жоохон хүүхд хажууд сууж байгаа л одоо яах вэ байл одоо өвлийн морин уралдаа идэж чи онаахын А2-оос л гаралтай шүү дээ. Урд нь бүр зогсчихсон байсан. Нэг хоорондоо бацаатай хоорондоо нөгөө ч нар нэг төлөгч юм эсвэл одоо юу гэдэг янз нэг баруу тавьж байгаа хоорондоо нэг 4-5 морил уралчдаг гэсэн. Хангаа уулын өөрт мотоциклийн байтай наадам хийнэ гэхэд хэдэн мянган хүрсэн шүү дээ. Тэгээд энэ нэстэг тэрэг очиод нөгөө голионоогоо нэстэг тэрэг очиод дээгүүр нь морины дээгүүр нэсэл нэг насыг бас бодлоонд олж хэрэгжүүлсэн. Тэгээ анхны л бас өвлийн хамгийн том наадам л тэр л байлаа. Тэгэл манайхаа чинь тийч ангаа уулын өөрт манай тэр өвөг дээдс бүгдээ тэр хангаа уулын өөрт одоо тэр манай өвлжөө байсан гоо тэгээ хангаа уулаа манай аав шүтэн тэгээ тэнцэн анхны наадам хийжсэн. Тэгээд онаах ямар ч сан 3 үхэр гаргацсан байсан тэрийгээ барсаа л гэж ярьдээ шүү дээ. Тэр олон хүмүүрсэн байна тий. Гинт аав тань ярьсан дээр батаг өдөрөөс тэр нөгөө 16 хүртэл нь өсөнд нь хөрөхгүй байж хагаад аав нь хүрээд авцсан гэж ярьж штэ. Тэгээ альва юмд нэг юм очир өрөөл гэж бас байдаг юм. Тэг аав тань ярьдаг байсан уу? Одоо юу гэмд аав тань ингээл яг эд хийж бүтээдэг насан дээр ястай нөгөө тусан жондонгой айлдгэр нэг юм буйнын тогтож явах үед ингээ энэ руугаас уццсан байдаг. Тэр тэгээд тэр бас үстэй ихтэй холбоотой болов уу? Та тэгж бодчихсон юм ер нь? Ерөөсөө тэгж бодож байгаагүй. Аав тань тэр 90-ад оны дунд үе цуглуулж байсан адуунууд ер нь ямар удам хөшөлтэй байсан юм бэ? Миний мэдхийн хинтигээр бол айгүй их явсан байдаг. Аль нь сайн гэсэн гал шараар нэлээ явсан шүү дээ. Гал шар
Тэгээд энэ босоо олооны хөрлөө хатнаас би бас цуг яваал явжсэн. Тэгээ аавч нөгөө хэнийг их мөнх тавраг их авч. Муу яваргыг. Муу яварга. Тухайн үед ч одоо нөгөө хотын залуу хэн таних вэ? Муу яваргыг бол хүн болгон тань. Тэгээ байнга авч байгаа. Манай компаниас мөнх тавраг цалинжаад тэгээд мөнх таврагын нөгөө хөдөлмөрийн баатрын найрыг хийж өгөө, манай компаниас хийж өгөө. Дээрээс нь нэг 69 одоо машин бөхчүүдэд машин өгдөг заншлыг чинь аавал эхлүүлсэн. Мөнх таврагт нэг 69 бэлгэлээд тэр үед одоо бас шинэ 69 байхгүй л юм шиг байна. Хаанаас л нэг ээжл яд нэг пенсн нэг одоо юунд гаргаж байгаа. Актанд гаргаж байгаад нэг 69 бэлгэлж ирсэн гэл ярьд. Шарж ирсэн л. Ер нь энэ Зөв аймгаас бол адуу бол замгүй авсан. Хурдан болгон гэсэн болгоныг л авсан шүү дээ. Өгшөө азраг самдангийн хөрөнгө гэдэг азрагыг улсын нааданд 1989 он болоо аригц азрагыг одоо буруу санаагүй бол 80 онд л аригчсан азрагыг л авч ирсэн. Хөл гарам явахгүй болсон тийм л азраг. Тэгээ энэ гарамжууга энэ оноох энэ аюу шахад нас одоо энэ Мурат Хоцаахан гэдэг Төв аймгийн Сэргэлэнгийнх энэ усууд бас их олон юу басан одоо заалгаж их олон хатаа басан. Манайх ч одоо яг тухайн үед бол Монголын хамгийн олон хатуутай байл. Харин тоог нь яг асуух учраас хэд урж исэн бэ? За залуучууд сангийн аж ахуйн 34 мянган толгой мал. Тэгээ дээрэс нь манай үндсэн адуу бол нэг 500 гаруй адуу, 600 шахуу адуу байсан. Тэгээд хонь мал, өхөр өмхөр за мэдхгүй. Ер нь бол нэг 40 гаруй мянган мал бол байсан баг. Одоо залуучууд сангийн аж ахуйн малтаа нийлүүлээд ч тээ. Тий. Залуучууд сангийн аж ахуй хамааралтай манайх ч тэрийг авахд нөгөө тэрийг дагалдж явж байгаа бүхэл юмнууд ч тэр тухайн үед хүмүүс одоо аваад үлдчихийхгүй чин шударгаар бас байдаг бас мундаг сайхан сэтгэл байгаа байхгүй. 34 мянган толгой мал байна гэж ярьжсэн. Тэгээд тээшэл өвөө. Тэгэл гэжсэн. Хамгийн үнэтэй тухайн цаг үед хамгийн өндөр ханшаар авч байсан ийм адуу байсан юм санаанд орох уу? Та бас яг харьцангуй хүүхэд байсан л да. Гэхдээ бас нэг онцгой юм бол онцгой л байдаг ш. Тэгээд тэр програм бор тэгэл програм борчны юм шүү дээ. 60-саар авъя гээд. Одоо Төв аймгийн Сэргэлэн сумын Сумын сүрэнгийн бор азраг. Улсын нааданд 1.6 алчихсан. Тэгээд нэг энэ бичлэг нь үүдэн шүү дээ. Одоо энэ юуны Азийн даваа одоо даваад алдарт толгоор хүртэл ганцаараа явж байгаа нэг бичлэг. Тэр азрагыг 60-саар авъя гэдэг очсон ч нөхгүй гээд. Тэгээ оноох энэ хинээс ягаад тэр Сумын сүрэнгөө одоо төрсөн ахтай цуг очоод авахулаа гээд. Тэгээ авахтаа басан ч тэгвэл би нэг прогон авмаар юм гээд. Тэгээ прогон өгөөд за хазааранд нэгэд моцикл хүчсэн. Тэгээд тэгж авсаад зөндөө. Тэгээ програм бор ер нь одоо хэрэгэ гаргасан төлөвд нь төлөвд нь бол сайхан тавьсан шүү дээ. Өнгөрсөн жил улсын нааданд бас өнгөрсөн жил энэ жил улсын нааданд харигдсан энэ хол морь зөр хий бол одоо энэ хний лавсрын лавсрынгийн хол алзан морьднос чинь манай адууны хөвшилтэй юм ба шүү дээ. Аль талаас орох уу? Их талаас орно. Тэгээ энэ юу мөгч бас нэлээд үн зохиж авчихсан. Одоо энэ хандгаагаар зарга. Тухайн цаг үед бол 1994 5 оны үед бол юу бол энэ Сүхбаатар аймгийг шугуулж ирсэн. Шүдлийн хязаалан хоёр өрөөсөл тэрэгвэр өстө яг шугуулж ирсэн адуу юм. Тэгээд хоёр ад бол Сүхбаатарт нэрээс алаад байдаг. Тэр нэг нь болохоор энэ будгаа авсан баг.
А нөгөөх нь болохоор аав аваад бороо зураг. Бороо үрээ чинь соёолон манад ирсэн. Хаанхын хэний хад байна бэ? Энэ онгуу манлаа төрсөн дүү гэдэг баха. Ямар ч сан хамаатан. Би очиод буур гэж. Жигтэйхэн том линзэн юм шилттэй. И хараа муута тийм хөшин байсан. Тэгээд тэр үед ч бас нэлээд болж авчихсан маа. Тэр бороо зураг чинь. Бороо зураг үрээгээ өгөхгүй гээд. Тэгээд аав чинь бас нөгөө энэ улс төрийн хүмүүстэй тухайн цагийн үед бас нэлээд гайгүй компани захирлуулсан. Бас улс төрийн улсуудтай бас нэлээд холбоотой. Найз нөхөд байсан. Одоо энэ зориг одоо тэр элбүдэржин өөрөөс 2000 он гараад би бас улс төрд үзнэлж ярьдаг байсан байхгүй юу? Тэгээд тэр хиний буур гэдэг хүний дүүн одоо бас нэрэлээд яг хаа тэр дүүн одоо бас нэг шоронд орчихсон. Тэгээд төлбөр мөнгөтэйгээ гаргадаг. Одоо төлбөр мөнгөтэй үний ч бас гаргадаг юм байна шүү дээ. За би тэр төлбөрийг чинь төлчихье. Төлөөд тэр дүү чинь тэр гаргадаг юмд нь оруулаад өгье. Тэгээд бороо зургач нь авъя гээд өрөөг чинь авъя гээд базаргуу өрөө соёлын өрөө манад ирсэн. Тэгээд оронд нь бас жарис өгөөд бас өрөөний хооронд тэгжиж ирсэн. Тэгээд бас хандгаагийн манд төлөөд бас олон бараг л алтаа азар авах хэмжээний бас орлоо шүү. Харин та энэ өгүүлбэр чинь би нэг босуудаа сонсон. Та одоо санаж байгаагаас ялангуяа нөгөө олонний танил болцсон онцгой амжилт үзүүлсэн. Манай хандгаа барууд ийм адуу байна гэд хэлвэл сайн байна. Энэ уулсын галаагийн дөрвөмөр дөрүүлээ шүү дээ. Манай адууны хөвчтэй хандгаа орын охин төлийг Стамбул тавиад тэгээ Стамбулын бор гэдэг нэг азар байдаг үстэй. Тэрний чинь төлөвд нь одоо энэ бор морзор чинь энэ дундаар гараад бор морзор чинь дандаа тэр нийлүүлээд шүү дээ. Тэгээ энэ Забрын бор тэгээд энэ зөндөө нөө одоо хандгаа орын жилдээ бол нэг хандгаа ор орсон тэрний цустаа адуу бол нэг за манай самдангийн хөрөн гэдэг одоо моны хөрөн гэдэг азрах энэ хоёр азрах нийлсэн адуунууд бол нэг жилд бол нэг 4-5 бол хангалттай гэж. Хоёр нь удлын бүртгэл хийдэг үү? Үгүй би нэг очиргүй тийм бүртгэл хийдэг. Тий. Одоо тэр луу алтрын эднес чинь бол манай их нь манай адууны луу алтрын одоо их нь одоо самдангийн хөрөн тэгээд энэ хандгаа эднес орсон адуу шүү дээ. Одоо миний улсын надад дөрөв төлн найраг төрүүлчихэд их хурдан төрүүлчихэд байгаа тэр хонгор гүүний дүүгүү шүү дээ. Тэ тэр гүүнээс л гарсан одоо юу таахгүй. Тэгээд дүүг нь гаргаад тэр хандгаа барыг авч ирсэн юм уу? Бас тодорхой хөнгөлөмж. Яг зүгээр тэрний тухайн цагт нь одоо юу яаж яах тэр нэг одоо зайл бохмос үлээ гурван хүн одоо за би одоо юугаа өгөө үрээгээ өгөө тэгээд надад одоо ийм асуудал байна. Одоо энэ дүүг маань бас нэг болохгүй газар орцсон байна. Тэгээд нэг төлбөр мөнгөний асуудал байгаа маа. Энийг шийдээд бас давхар шийдээд өгчөөч тэгэл тэрийг бас давхар шийдэж өгөөл хандгаа ах манад ирчихсэн. Тэгээд нөгөө ханаа дээрээ яаж тавьсан? 30 дээр 30 53 дээр хах нөгөө Сүхбаатараас морь ачдгийг бас аав маань онгоохот машина явуулж иж ах машин дээр адуу мал ачсан амьд адуу ачсан байна гэдэг нэг нүдэн бүлтийдэг чи тэр үеэс ихжсэн 1994 хандгаа орчин бүр чихтэй хурдан энэ надаахын голын сунгаа гэдэг чинь бол Монголын хамгийн том сунгал боллоо шүү дээ. Улсын наадмын өнгийг тэнцээ тодорхойлдог бол тэрэн дээр гурван за баг сунгаанд бол эрээг байсан юм аа. Баг сунганы ард дээр донзунга их сунгаан дээр чихтэйх бол төрүүлдэг байхгүй. Хандгаар. Энэ гарамжгаа үйжсэн тэр үед. Гарамжгаа уяа тэрхийн гарамжгаа морь үндээс энэ товроо алтрын үндээс Мингэ гэх манай найз тэрийг юм. Тэгэл за энэ жил бол ерөөсөө энэ онцгой жирийн хандгаар бол улсад болстой найдвартай төрүүлдэг. Гээд бор
чинь юу лээ 6 илүү 7 орчтой. 6 л өгөх хаа. 7 л өгчлөө. 7 тий 7 ороод. Тэгэл дараа жил нь бас юунаас олсон юм бэ тэр? Яг зүгээр хөл муутай, их л хөл муутай л дуусал та. Өөрөө анх хэрэгтэй л ерөөхдөө л тийм хөл муутай тийм одоо тэр алдартлогоо саатлын хэд нугчаач юм бол хэцүү шүү дээ. Хөл муутай одоо болохоор ерөөсөө доошо сонгоход л ерөөсөө маш их хэцүү. Тэгэл тэр цаана л хамгийн мал алдсан баглаж бод. Ер нь бол улсын наадмын гэхдээ юугаар бол тэр бичлэгэн дээр нь тэр соёлын бичлэгэн дээр хэн одоо яалахгүй тайлбарлалт шүү дээ. Тэгээ тэрэн дээр нь бол нэг ихний 3 4 дээр давдیں۔ 96 онд яаж тавсан юм бэ? 96 онд дараа жил нь гэсэн үг юм тийм. Дараа жил нь бас л нэг бүтэлтэй ч болоогүй дээ бас. Тэгээ ер нь төлөвд харах болсон юм байна л да. Тэгэл ерөнхийдөө тэгэл хөл муутай азрах тэгэл дараа жилээс нь тэгэл их уйдаагүй тэгэл. Би төлөвдөөс нь хурдалсан уу? Хурдалсан шүү дээ. Одоо энэ цэдвийн ойдын хол гэж яддаг шүү дээ. За тийм. Энд нь хол азар юуны бор азарны шот төл шүү дээ. Өөр? Миний хол морь байна. Нөгөө улсын нааданд хязаалан гурлаад булганы далд ч төрүүлдэг. Тэгэл одоо энэ пэдэг бор гэдэг шүү дээ. Намдгийн урлагийн пэдэг бор. За. Одоо энэ 700 гол хавсрын татсан. Тэр мэр чинь дандаа л тэрний. Яг би төлөвд нь тий. Одоо тэр хандгаа бороо ер нь хэд хувийн төлөвд явж байна вэ? Өө хандгаа бор чинь тэгэл хандгаа борын одоо төл азарнууд л одоо байна шүү дээ. За таны Авитэн нэртэй 2 хар азар харагдаад идэг. Их баг гэж. Таны нэр дээр яг амжилт нь орж идэг. Энэ их хар баг хар ямар удамтай адуунууд юм бэ? Баг хар бол яг миний унгаа адуул да. Их харынхаа төлөө. Тий, их харын төл. 1995 онд улсын нааданд хязаалан төрүүлсэн. Баяраа гэж тэрлэг баяраа гэж юм. Тэр үний одоо баг. Их хар бол. Тэгээ аав маань одоо хөдөлж аваад тэгээд хараацгаа бол өчргөө сайн дахиулж чадаагүй зал. Тэгээд над дээр миний нэр дээр л бас одоо эрдэнтийн бүсийн надад ам үзүүлээд төрүүлж орж үзэгчтэй хажуугаар ороод буцашгаа тачааруулж ам үзүүлчихсэн. Тэгээд тэр хараацганы төлөвд бас сайхан тавьсан. Тэр миний одоо ус дааганда баг насандаа усын нааданд арай төрүүлсэн. Тэр баг хар гэдэг чинь. Баг харт чинь одоо төрийн наадамд нөгөө баг 3 наснда завсаргүй харагдсан бол гээд нэг цол олгоод байдаг. Баг харт ямар цол олгосон юм? Тэгэхгүй надад нэг юм тэр үед чинь нэг цол олгосон адуунууд нэг юу өгдөг шүү дээ. Гэрэг өгдөг шүү дээ. 2 гэрэг өгдөө надад. Одоо бандгаа хас нэг халзан мөр зэхэр халзан мөрийг худалдаж аваад дараад нь нөгөө юунд тэр эрдэнтийн бүсийн наадамд төрүүлээд явахт нь 2 төрүүлсэн гэдэг одоо улсын одоо чанартай уралдаанд 2 төрүүлсэн гэдэг тэр нэг тийм юутай гэрэгтэй. Тэр нь болохоор тэрэндээ чи бүр бичсэн байт. Даян төмний их гэвчтэй. Хараазгных тэр бол зүгээр л юм пайзл. Нэг бага наснд нь хоног зарил одоо тогтоошоо төрөөс цол өгнө гэдэг шүү дээ. Одоо тэгээд одоо тухайн үед нь би их хөөцөлдөг үү тэгэл аваагүй л. Улсын нааданд чинь дааг төрүүлээд шүдлэн хязаалан улсын нааданд тавлаад тэг бүсийн нааданд 2 ч харигдсан шүү. Энэ өнгөгүй хул азраг гэдэг нэг азраг тохиод байна л да. 2001 онд
замрын хурдад айрагдаад 2002 онд Эрдэнэ цөлөг хаврын бүсийн уралдаанд бас айрагдсан. Энэ ямар удамтай юм? Яагаад өнгөхгүй гэж? Энэ яг хоо эцэг хэднээс нь тийм хонгороод байхгүй. Өөрөө гарсан нь болохоор хол болцсон. Тэгээд эцэг ихэд өөрөө өнгөхгүй л байгаа. 1993 онд хаас Төв биш 93 онд Төв аймгийн Эрдэнэ сумын 60 юулээ 70 жилийн байлоо. За мэд. Одоо ер нь тэр орчин болох уу? 70 юм болоо? 70 жилийн 94 он юм болоо? 94 он болоо. Тийм хаа 94 он. Даваа сүрэн гэж аав маань их сайхан хөрөөс. Энэ хурдан хонгор азрахтай. Тэгээ хонгоруудын төлөвд нь өөрөөсөө тэр чигээрэл одоо шуудууд бүгдээрээ од хонгор гэдэг газрын төлөвд их олон харагддаг зүрс. Тэр од хонгорын төлөв нь болохоор энэ өнгөгүй байхгүй. За энэ Эрдэнэ сумын тэр наадад төрүүлээд ирэхэд нь дааг төрүүлээд ирэхэд нь хин даваасрах надад бэлгэлж ирсэн. Сайхан нөхрийнхаа хүүд бэлгэлнэ. Хонгор дагаа бэлгэлнэ. Хонгор байсан тухайд. Хонгор дагаа бэлгэлнэ гэд холж төрүүлсэн. Давгаагээд одоо хүн одоо миний найз тэр өмч төрүүлчихсэн. Тэгээд хоёр ч одоо сүүлд давгаа найз маань хоёр ч сүүлд энэ холыг нэг юм хүн өрөөлтэй шүү бас. Холыг дааганд нуусын надад аригдахад нь бит хоёр цуг яг бас давгаа бас гардаад хинтээ бэлгээ зөвлөө бэлгээ болдоо хоёр маань зөвлөөд манай хүн гардаад ойж ирсэн. Тэгээд хоёр нөхөр бас усын надад сайхан авчихсан. Тэгээд тэр хол тийм өгшөлтэй од хонгорын л одоо өгшөлтэй тийм бат л да. Тэгвэл даваа сүргийн хонгоруудын удам юм байна. Бага шүү дээ. Энэ хэрлэнгийн хонгор, гэрлэгийн хонгор, ганц зүргийн нэр дээр баригдаад тэр хонгор тэгээ энэ жигүүр хул гэл одоо их олон хатуунууд байгаа шүү дээ. Тэр даваа сүргийн хонгоруудын ч удмын одоо их сайн тарсан байдаг, сайн чурдалсан байдаг. За 98 онд Эрдэнэ төлөг гээд хаврын бүсийн уралдаанд амун үзэн турдалсан Баавга хэр гэдэг мөр байна. Энэ ямар удамтай вэ? Баавга хэр чи бас лавмал тэр бол лавмал мөрөө. Аавал авчихсан мөр л доо. Одоо яг чухам яг ямар удамтай гэдэг бас санахгүй. Та ер нь яг хэдий яг энэ 90-ад оны дунд үе гэдэг маань 2000-ад оны их үе гэдэг бол та харьцангуй бага байсан. Хэдийгээр морин дуртай байлаа хэд нөгөө насны хувьд арай балчирдаад байсан баг. Гэтэ ер нь танаа адуу гэж одоо энэ цагийн өстэй толгой уяачтай үжижсэн. Тэгэл ер нь бол энэ би тэр мачлаа малла танад нэвтрүүлэгт орсон байсан тий. Тэгээд би тэр нэвтрүүлгийг хараад үзээд бас сайхан хүмүүсийг бас авсан тэгээд морин төрөлгийн хоёр алзан морийг уяад нөгөө буцаад хүрээд ирэхэд нь гэрн нүүцсэн байдаг гэдэг үстэй байна уу. Ажлаасаа халагдчихсан юу агаад байж хат авта би намайг одоо би чинь тэгээд жоох хөөгч гисэн хажууд нь тухайн үед юм сонсч илсэн юм чинь тийм ээ. Тэгээд юу агаад бас төлбөр мөнгө зөвгөний асуудалтай тийм байж хат л одоо энийг баачг онлаг л одоо аваад бас тэр үед нь одоо төлбөр мөнгөний төлөөл одоо өөрийнхөө уяачлал гэж хэлсэн шүү дээ. Тэр одоо сайхан л явж байна бас. Баяртай л байна. Бандагаах бас муу. Тийм. Бандагаах бол гарамжуугаа хүртэл үйж байсан юм байл шүү дээ. Тий, гарамжуугаа ч ерөөхдөө өөрөө яг манай ерөнхий аав маань яаж яхад ерөнхий уяач хийгээд одоо тухайн цаг үед бол одоо туслах уяачлал гэдэг юм шүү дээ. Одоогоор л тийм бандагаах 94 онд одоо соёолон юг 95 билүү. За би цаг хугацааг нандурч боддог шүү. Соёолон Зэхэр алзан морийг ус төрүүлгээд тэгээд ахтаа маань одоо аав маань танилцж анх одоо тэгээд алзан морийг авъя.
Халзан мороо зарахгүй гэсэн бас. Цагаалцсан. Ээгүй чи өөрөө уу надад. Харин мэдээ одоо хахам уяач бол. Миний нэрдэл явж. Тэгээ чи би бол одоо бас их баярлалаа шүү дээ. Халахын том уяач нарыг би бол хажуунаас нь маш их олон харсан ганцхан л баг. Манай аавын үлдэрчний соёлын төв ордонд одоо энэ их олон том бас 8 явсан шүү. Одоо тухайн цаг үеийн хурдаа дууны одоо юу юм уу Батгүй ахын толио уул азрагч юм одоо төв одоо энэ үлдэрчний соёлын төв ордны 3 давхарт 307 номерт үздэг шүү дээ. Тэгэл энэ даваа хуугаа Гэсрвангаа гэх их олон сайхан хүмүүс тухайн үеийн цагийг дийлжсэн үе ачнаар бүгдээрээ л орж ирдэг. Тэгэл орж ил өднөөс юу Батгүй ах чинь бол анх аав боринд орсон шүү дээ. Тэгээ юм бол одоо Батгүй ахыг за чи одоо яг ганц энэ Батгүй ах чинь нөгөө яагаад энэ хоёр их сайхан нөхөрсөн гэхлээр манайх Оросоос энэ Сэлбэг гээд Оросоос машинууд оруулж оруулж исэн машинуудын Батгүй ахын компани авчиад ухсардаг ус байхгүй. Чи одоо энэ шонхлаа авто сервисч техник дуудаад нэг 90 оны үед реклам гарч. Тэгээ шунхлаа авто сервисийн чинь манай одоо компанитай энэ хоёр чинь бас нөхөр найзнууд тэгээд бизнесийн болоод хоббигоор нэгтсэн тийм. Тэгээд тэр юг одоо анх авах юг замыг арга замыг одоо ажи одоо моринд ороо тий. Тэгээд чамаг одоо сайн уяачтай яа. Тэгээ хэнийг энэ даваа хуугааг хэнтэй анх танилцуулж ирсэн. Одоо даваа хуугаа эднэс тэр зургнууд нь одоо анх уулзсан зургнууд надад байгаа шүү дээ. За нэвтрүүлгийн дараа үзүүлээрэй. За би энэ асуултуудыг яагаад асуусан бэ гэхээр таныг ер нь яг өөрийнхөө морийг гардаад гэдэг юм уу мориндоо их хойроос оролцож гар бие оролцож байсан хэдэн оноос вэ гэж асууж байна. Яг л баяр наадмын цуваа харахаар бол 1997 оноос эхлээд таны нэр дээр том наадмын амжилтууд бүртгэгдээд эхэлсэн байдаг. Тий, нэг яг зүгээр юу л да. Мэдээж аав маань одоо 39 наснда сайхан аав маань одоо Тэнгэрийн орны зориод яваад тэгээд энэ түүнээс хойшоогоо тэгэл би чи айлын ганц хүү тэгэл миний нэр дээр бүгдээрээ л одоо уралдаж гисэн. 97 оноос 96 онд бурхан болоод 97 оноос эхлээд 97 онд одоо тэр харазраг халзан морь хоёр Эрдэнтийн наадмаас ихсүүлэл тэгэл нөгөө Төмөн адууны баяр тэгэл 2001 онд хараад одоо даагандаа усад зүрлэл тэгэл ялгаахгүй бол одоо юуны миний нэр дээр тэгж одоо залууч гэсэн тэгээд ер нь бол яг хар хүүхдээс хүүхдээс би ч улсын наадмын бас ганц нэг мөр бол унжсэн. Оо за хэдэн онд ямар наадам? 1995 он. Шүдлэн онд. Хідээр тавьсан бэ? Үгүй ээ агуул авна шүү дээ хамгийн болж өгөхгүй. Би ч их том биетэй хүүхд. Тэгээд айлын ирэх хүүхд учраас л тэгээд нэг ганц жил одоо морь болгоомж байсан. Тэр гарамжуугаа их намайг хэрэглүүлнэ. Айлын ганц юм болохоо тэгээд дээрээс нэг гарамжуугаа чинь манай тэр хөгшний одоо шавин байсан дэх одоо багтдаг ч юм уу. Тогруу алтар гэдэг газрын нуруунд дээр гараад би улсын одоо наадмынх нь одоо уралтаас нэг хөгшөө азар одоо зодог тайлдаг жилд би ажил хийж исэн шүү дээ. Тэнд их баярлалтай бас өдний сайхан хямртаа сайхан явж байгаа маань тэр үний бас буян ч юм уу те тэр үний бас тэр сайхан хурдан малмалныхаа нуруунд дээр намайг гаргаж одоо налахан голдол одоо сонгоо өсрөгэнд тавьчихсан маш их баярлалтай. За мэдээж таны ингээд адуунуудыг ингээд нэг бүрчлэн амжилтыг нь харж байгаа л удмын асуугаад бол хоёулыг нэвтрүүлгийн цаг хүрэлцгэргүй байна. Би тэгээд хайр хулагчийн талаар асуумаар байна. Яагаад хайр одоо ингээд хурдан морьнд хүмүүс их олон нэр өгдөг. За ялангуяа хүүхдийн нэр одоо өхөн хэв шинжээг нь одоо орчнол нэг хэсэг нь одоо хараад за ийм хэлбэр хийцтэй одоо хэв шинжээр нэр өгч. За нөгөө хэсэг нь бол
хүүхэд одоо гэмгүү цайлган юм аа, хүүхдийн хиймэр дагаж хурдтай юм аа, хүүхдийн нэртэй адуу хурдтай юм аа гэд хүүхдүүдийнхаа нэрийг өгдөг нэг юм хэсэг байна. Ер нь бол одоо хайр гэж одоо нэртэй адуу яг үндэ хулаас ч өөр таараагүй л юм л да. Тэгээ яагаад энэ нэрийг өгсөн бэ гэж асуумар санагддаг. Ордуулчаад явахт нь араас нь санаа зовхгүй. Хайр даадаг мал үүдэн шүү дээ. Тэгээ хайр даадаг мал бол хайр л гэж. Энд чинь улсын нааданд дааган дууцд гуруулаад шүтлэн яваад шүтлэнгээс эхлээд нэг хэмжээд эхэлсэн шүү дээ. Тэгээд шүтлэн хасагтаад хязаалан элис дундад нэг 6-7-оор давхиад хадуураад арилж орж ингут хадуураад нөгөөд чинь 6-7-оор давчихсан. Тэгээд соёолын жил нь сайхан өстөө бол янзын хурдан байсан та тэр жил. Соёлын жил нь улсын нааданд би оролцох гэж. Би бас жоохон улсын нааданд оролцдог юм л үгээд байдсан чинь онаах давхиж урж байд. Уян давхиж байд. Чи улсын нааданд наад хавлаа цагаа мордуулахгүй шүү гэдэг. Яасаа гэдгсэн. Энэ их хурддаг наадмын чинь аав чинь анх санаач бий болгож ирсэн. Тэр уралдаанд нь уралдаа шүү шиг хэлчихээ яваад гисэн. Заалж авч одоо юу яах вэ? Аав маань ганц ах миний одоо төрсөн сэлга авахгүй. Одоо ах одоо энэ бандгаахын онаах хоёр чинь миний яг төрсөн эцэг шиг өгдөн шүү дээ. Бандгаагч намайг хаяа бас эндээс нуруу бас нодраад авчлаа дээ. Мэлдэгч үү. Тэгээд намаа нодрлаа гэж яах вэ? Онаахад нэс. Тэгээд яваад гисэн тэгэл заа гэл яасан улсын наадмаар юу холоо цагаан мордуулсангүй. Тэгээд их хурдад харин яасан их хурд харагдаад хөрөдөгт ах маань амар байсан. Хоёр нүднээс нь ингээд онаах чинь юу багтал сэтгэл нь хөдөлдөг юм шүү дээ. Нүднээс нь ингээд нулимс цэлгэнцсэн. Хүн болгоны барьж яваад хэврээд үсэддэг баг. Тэгээд онаах намаа барьж яваад хэврээд үсээд заа модуудаа бас одоо л баяр гэж хэлжсэн. Тэгээд дараа жил улсын нааданд одоо нэг ковид юу мотоо болоод тэгээд улсын нааданд сайхан. Тэр жил нь бас улсын нааданд бас бэлгээгийн би их хөт батлагтай тэн дээр маш их байлт. Улсын наадмын дунд сунгаа ихсэн чинь хулаа цамаа доголчлоо. За зам азар маань тохолтоо үжтэй болио лээд 50 гээд бүр 50 гээд маа туслах бадраа гээд золоод арах гээд дүүм маань хайлаа яриад яах вэ хаа гэж яах вэ хөлтөө байж 50 дунд сунгаа яваад дуусчлаа. Тэг бэлгээд чиний хурж хараатгач гээд хурж нэгсэн чинь нөгөө чинь хуржсэн чинь доголдгүй шүү дээ. Түрүү доглоод. Түрүү доглоод ирсэн юм чи. Бэлгээ хуржээд байсан. Найх амар доглоогүй зүгээр л шүү дээ. Одоо яах вэ гэсэн чинь надгаа сунг гэдэг. Шүн орой. Бүр гигээ тасарч байгаа. Ганцаараа сунгах гэдэг. Учиргүй үтий шахуулаарай. Наадхаа иргсэн газарс нь юу. Тэгэл би бадраатагаа цуг суугаад машиндаа суугаад хүүхдэд дагуулаад нэг тэр хөтлүүлэл цаашаа авчвал ганцаараа сунгасан. Тэгээ харин ганцаараа ингэ сунгаач юм уу ачаал өгөөчгүй ч юм уу бас гайгүй сунгадаа тэгээд энэ хотод хурж вог тэрэтнээс сунгаж хат би дахиж чад сунгая гэд дахиж үрж сунгасан. Тэгээд ихэд өчигтэйх бол гараа явуулчихсан. Өөр холдоод хоёр нэг уул давуулаад татсан чинь нөгөөхөө дийлэхгүй тааш нь цааш нь алдаад тэгээд дахиж саадлынх нь уулнаар очиж татчих тэгжээс барьж аваад хурж хазаад наваа. Цааш явахгүй дахиад. Тэгэл бадраа эднэс наа гэжсэн. Одоо л амар байна да. Тарганч байсан. Тэр чинь өөрөө их одоо бороо урттай байсан. Тэгээ улсын наадмаар да өглөө нь юу асан чинь аваад явах гэсэн чараа.
Бадраа би вэж. Цуг явил да яас. Наад чинь уусаа тэр ойлгомжтой наад чинь. Маш уусаа хайр даах юм шиг тэгэл хайр хавшилцахгүй. Хол азранд бас дааганд нуусын нааданд харагддаг жилд би өглөө болдоо отхоор цогтойсон. Бизээгийн хээр нуусын нааданд төрүүлдэг жил шүү дээ. Бизээгээр төрүүлээд энэ баасанч өмчи нэг бор даагуул усад амуу зүлээд хол азраг дааганд ус гуруулахад бизээгийн хэрийг хэнтэй хол хоёр цогтой байж хат нь болдоо отхоор очиод нөгөөдгөө даага хазаарлаад авахгүй байжсэн чинь алаг даха салтаан доор нь орчоод бүр ойрхон гэдэг би хажууд нь тосоод би бүр газар сууган гэдэг өвдөг суучаа сууж байгаа нөгөөдөг чинь хараад болдоо энийг хараа гэж хэлдэг байхгүй. Өнөөдөр би найз жинхэнэ баярлалж байна. Тэгжсэн. Алгатайхаа морины үеэн дээр ойрхон ирэх хүрээсхийг их бэлгшээдэг юм байлаа уяачд. Тэгээд яг хол азарны бүр яг доор нь салтаан доор нь орж зогсчод. Тэгээд би өвдөл сууж байгаа харж ирсэн. Уяачд хурдан атууны ярих танд таслан. Тэгэд 20 онд уралдаагүй тий. Нөгөө ковидын жил. Улсын наадмал ганцхан болдог жил. Тий, ганцхан улсын наадмал боллоо тэгэл. Тэгэд уралдсан мөлөө. Тэгээд улс төрүүлэхгүй. 20 он төрүүлсэн мөлөө. Тийм шүү дээ. 21 онд нь улс юу байгаа зү. Улсын наадам чинь болоогүй зү. Тэгээ 22 он. 20 он төрүүлээд 21 онд улсын наадам болоогүй нөгөө бүсийн уралдаанууд болдог тий. Тэгээд нодлон зодлог тайлна гэд хөтлөөд ирсэн мөлөө. Энэ жил үү? Тэгээ өнгөрсөн жил за тэгээд азгаа бас хөлтөө байгаа дээрээс нь өөрөө бас нэг энэ өөрийнх нь уралдаг англи нь одоо байхгүй болчихлоо шүү дээ. Ерөнхийдөө бол тэгэл за одоо яшиг өртөлийн авъя гэж байсан дөө. Тэрнээс ч хөл гарч зүгүүрэл бүтэн л дээ. Яг хүмүүс зодог тайлна гэл одоо хурдан одооны зодог тайлна гэж зарим нэг нь цолгоон дээр хөтлөөд ирсэн байж байдаг юм. Зарим нэг нь бол мэддэхгүй л зодог тайлцсан байдаг. Таны хувьд бол одоо яг морь улсын наадмын морь мортоход хүүхдтэй нэг одоо медальтай нь гаргачихсан байсан. Тий. Манай банд бас өнгөрсөн жил морь мас унаад манай хүү их болдгээд. Миний манай хүү хол азарга өнгөрсөн жил бас улсад бас өмж оролдоно гэж хэлсэн гэхэд за их одоо болио хайлаа оролдоод явах. Тэгээд хүүтэйгээ цог гаргаад сайхан яваад гаргаж нэг тойруулаад тэгээд авчаад байл. Авсан да. Харин тэр бас тэгж зодог тайлах зүгээр л санагдсан. Тэгээд одоо төрийн наадмын тэр дэвжээг бас хоёрынтой давчсан. За тэгээд их урд гэдэг одоо морины олимпийг авчихсан тийм ал ч одоо тэгж ёслол одоо юуг нь хийж өгөхгүй бол адуу хүн болгонд л одоо заяагаад идэг мал шүү дээ. Төрийн наадмын төрөө аавна гэдэг чинь тэр хүссэн болгоно авахгүй шүү дээ. Тэр тусмаа тэр одоо дээд нас азаргаа адуунууд одоо азаргаа адуу очоод хүнд очоо хурдлаад төрүүлж яригадаад төрийн наадмын хишиг өртөөд байна гэдэг чинь. Уяачт маань ингэж ярьдаг. Ер нь одоо унган тамхтай адууга хурлуулах юмсан гэж. Уяач болгоны л хүсэл. За тэгээд тэр унган тамхтай адуу нь улсын наадамд дайрагддаг төрүүлэл илүү баяр багтлуулна. Тэрхүү амжилтаар улсын цол хүртэх нь л одоо их уяачи одоо чанар чансааг илэрхийлдэг. За дотор дээрээс нь хувь хүний бахархал багтлыг төрүүлдэг юм гэж. Та сая Монгол улсын тод манлаа байж цолыг хүртэхдээ бас нилээд одоо таны бие бол баг нилээд нь ихэнх нь одоо унган адууны амжилт болоо гэж тооцож байна. Төрийн зарлагтай наадмаас ер нь их мөх гэдэг хүн хичнээн айраг төрөө авсан байдیں۔ Тэдгээрээ хідэн одоо таны унган адуу буй өөр одоо аавь тань одоо таны бий болгосон адуу байдаг юм бэ? Адууны амжилт байдаг вэ? Ерөн тэгээд за тэгэл манай адуунаас чинь төрсэн тод манлаа яач нь байж тэгэх юм бол одоо зөндөх болчих шүү дээ. Яг
зөв унгаа адуугаараа гэх юм бол нэг 20-од хайраг төр авсан. Энэ бол тод манлайхаа ямар ч гэсэн болдлыг бол би өөрөө одоо биелүүлж байт. Яа нийт одоо бэлэг одоо юу улдаж авсан гэд яхан бол одоо зан 3-4 л атав шүү дээ. 3-4 атууны бас 3-4 л юм байгаа байхгүй. Амжилттай. Тий. Үндсэн бусд нь бол ерөөхдөө дандаа тийм. Унгаа адуугаар. Тэгэл одоо бандгаах маань байна. Бачлуу мандлаа хэсэг нь байна. За тэгэл Ганбаатар бандгаа хэдэн дүүнэр мөнөр гээл одоо явах манай адмаас ч олон төрсөн шүү дээ. Тунцаг болжир агсан одоо тухайн цаг үедээ бол сайн адууны цогцлоосон би болгосон тэндээс авсан. Та ер нь түүнийг одоо сэлбэж одоо сайжруулах гэдэг үднээс ер нь мөнх гэдэг хүн бас адуу малын арилжааны амиа хэр хийдэг юм бэ? Би тэрний нэг очиргүй нэг зарж өрөөд идэггүй шүү дээ. Хин бол нөгөө бас найз нөхөд янз бүрийн хүмүүст бэлгэлцдэг. Ер нь би бол их одоо хүн болгонд л одоо манай адууны хөвшөлтэй адуунууд их л олон бэлгэлсэн дээ. Тэгээд нэг сайн үсээ аймаа ингээл би нэг хүмүүст яг бас ядарч яваа хүмүүст бас бэлгэлчтэй яг. Тэр хүмүүс нь очиод хэрэгтэй цаг үед нь хэрэгтэй болж лээ. Одоо орон нэг жоохон учиргүй би нэг жаад өнөөдрийг хүртэл аавхаа адуу бол нэг хөдлөөгүй шүү. Гаднаас нэг бараг байхдаа бол барагцаа оруулаагүй. Ерөнхийдөө бол манай адуу угаасаа л бандгаах төр байсан. Олон жил одоо бандгаах маань сайхан адуулаад стандарт нэг өрөөний зангаргаар аав маань одоо үлдээсэн тэг сайхан адуу бүрэн бүтэн сайхан хүлээлгэж өгсөн надад. Тийм юм бол одоо ховорхон шүү яг энэ захид. Тиймдээ ч хоёр ах トゥ шиг. Миний төрснөөс ялгаа авахгүй. Бит хоёр байдаг. Миний ярилцлага бидний ярилцлагын нэвтрүүлгийн маань цаг болж байна. Тэгэхээр энэ удаагийнхаа ярилцлагыг хүрээж байгаа. Монголын хурдан морины өв соёлыг үе дамжинд хийж байгаа эрхэм танд нэвтрүүлэгт маань хүрэлцэн иж оролцсонд баярлалаа. Одоо морины соёлыг түгээх үйлсэнд амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд танаа үзэгчд. Одоо морид эдэлдэг Монгол том минь. Одоо нэгэнтээ бас Монгол төрийн нааданд оролцсноо гэдэг чинь бол Монгол төрийн наадам ч өөрөө биднэрт одоо Монгол хүн болж төрсэн хүн даян дэлхийд тусгаар ус гэдгийг зарлан тунгалж энүүгээрээ омгш баялдаг тийм арт юм. Тийм учраас одоо энэ сайхан хямртай зүйлд одоо морин үе гэдэг бол төрийн хэрэглэгт орж байгаа гэж сэтгэний сайхан үг гэдэг тий. Энэ хэрэгт оролцоод одоо үдийн зэрэгтэй сайхан дээд цолонд нь өрсөлдөөрөөд ингээд явж байгаа та маш их баярлалаа. Би болоод миний өөр хүүхдүүд ч гэсэн цаашдаа оролцоод сайхан явнах. Тэгээд одоо Монголынхаа ард түмэнд эрүүл их саруу сайхан бүхэл зүйлийг өсгөө өрөөж морины бас босоо цагаан хэмээр та бүхнийг бас өнөөдрийг холтгоо гэж өрөөё. За баярлалаа. За. Эрдэмтдчид эрэмгийн хөлгөөд сурал нэвтрүүлгийн ээлж дугаар энэ удаагийн дугаарыг хүрээд өндөрлж байна. Манай энэ удаагийн зочин хоморт Төв аймгийн Баян сумын угуул Монгол улсын тод манлайвч Тунцаг балжирын их мөх өргөдөн оролцлоо. Бидний ярилцлага нэвтрүүлэгт анхаарлаа хандуулсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Монголын морины дээд цолтнууд цуглаар оролцож байгаа эрдэмтдчид эрэмгийн хөлгөөд сурал нэвтрүүлгийн дараагийн дугаараар дахин уулзтлаа. Түр баяртай.